За сайн байцгаана уу. Сайхан орцгож байна уу. За өнөөдөр эдийн засгийн реформ гэсэн нэртэй ийм сэдвээр та бүдтэй ярилцъя гэж бодсон. Тэгээ яг энэ сэдвийн хүрээнд бол эдийн засгийн реформ яаж хийх тухай одоо бүх арга зүй төлөвлөгөөг бол ярихгүй мэдээ цаг багна учраас ер нь яагаад бид нар реформ хийх ёстой ийм цаг үе тулж ирээд байна вэ гэдэгтэр бол ярилцах байх гэж ойлгож байгаа. Эдийн засгийнхаа реформыг хэрхэн хийх вэ гэдэг нь бол үүнээс цааш шийдэх асуудал бахаа гэж бодож байна. За 1 2 Тэгэхээр энэ ер нь бол одоо энэ хөгжил гэдэг үг бол одоо хаасайгүй яригддаг. Хөгжил гэдэг үгийг дэлхийн бүх улс орн ярьдаг. Бид нар ч гэсэн одоо маш олон жил хөгжил гэж ярьж ирсэн. Гэтэл яг хөгжил гэж юу юм бэ? Яаж улс орн хөгждөг юм бэ гэдэг ийм онол болон судалгааны ажил бол их ховор байдаг. Макро эдийн засгийн онолууд байдаг. Энэ бол тэнцвэр ярьдаг, докторч тухай ярьдаг, зах зээлийн өөрийн хуулиудын тухай ярьдаг болохоос хөгжлийн асуудлыг бол авч төдийлө үздэггүй. Тэгэхээр энэ хөгжил гэдэг үгэн дээр бас өнөөдөр нэлээд анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа. Дараагийн үг болчих юм уу? За энэ хүнийг бол та бүгд зарим нь мэдж байгаа. Мэдэхгүй хүмүүсээ бол Харвардын сургуулийн алдартай эрдэмтэн байгаа. Джеффри Сакс гэж. За энэ хүн бол өөрөө одоо 1989 оноос 1993-4 хүртэл Орос, Польш, Словен. За миний ойлгосноор бол Монгол улсад бас тодорхой хугацаанд тэгтээ төлбөргүйгээр зөвлөгөө өгсөн гэж ойлгож байгаа. За энэ хүний одоо гол эдийн засгийн коммунизмаас буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжижсэн, ардчлал руу шилжижсэн энэ улсуудад өгсөн үндсэн зөвлөгөө байгаа. Тэр бол шок эмчилгээ, шок терапи буюу төрийн өмчтөй аж ахуйнуудыг бол удаан хүлээгээ цаг алдаад авах шаардлагагүй шууд өвчлөе гэдэг. Шууд одоо чөлөөт зах зээлийн мэдэлд өгөө гэдэг ийм терапи байгаа. За энээсээ болоод манайр бол зарим талд бол шүүмжлүүлдэг, зарим талд бол магтуулдаг. За ямар тал дээр шүүмжилж байгаа вэ? Би бол шүүмжлэлтэй талд нь байна. Ямар талд шүүмжилж байгаа гэхээр бэлэн биш байсан чөлөөт зах зээлд 40-50 жилийн турш босгож ирсэн аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний салбараа бол өгөөд бид нар бол алдцсан гэж. Тэр өнөөдөр бид нар 2016 онд 25 жилийн дараа бол магадгүй 1970 оны төвшнөөс сэтгэлгээний хувьд тийм ээ аж үйлдвэрийн дэд бүтцийн хувьд шинээр эхэлж магадгүй ийм дүр зураг бол харагдаж байгаа. Энтэй бол та зарим нь санал нийлж магадгүй, зарим нь үгүйчж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн ярианы сэдэв бол энэ. Бид өөр хандлагууд ямар хандлагууд байна вэ гэдгийг авч үзье гэж. За тэгэхээр Монгол улсын байр юу вэ гэхээр бид нар бол нас баралтаар 154-т байна. Мэлэгний хорт тавдрын нас баралтаар 1-р, ходоодны хорт тавдраар 2-р, нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 100-аас хоошоо. За хүний хөгжлийн индексээс 100, олон улсад өрсөлдөх чадрын индекс 98, тий? За манай Монгол улсын их сургууль бол 2200 хэддгээр байранд чинь. За энд бол бид нар тасчихжээ. Бид нар бол одоо бүх үзүүлэлтээр дандаа 100-аас хоошоо 200-аад улс байдаг. Тэгэхээр 100-аас хоошоо байж дандаа л хогуур байдаг. За муу үзүүлэлтүүдээр бол одоо номер 1-т байж байдаг тий. За чинь Улаанбаатар хотын агаарын бохирдол гэх юм бол одоо эхний 2-3-т ордог ч юм. Ийм байр байдалтай бол явж байгаа. Энэ бол өнөөдрийн бидний 2016 оны үнэн одоо дүр төрх статистик байна тий. За тэгвэл юуны өмнө бид нар одоо эдийн засгийн төрийн философи гэж ярьдаг. Бид нар бол төрийн философиг бол судалдаг. Эдийн засгийн философийн асуудлуудыг бас нэг товчхон авч үзье. За ер нь эдийн засгийн философийн асуудлыг улс төрийн одоо төрийн зохион байгуулалтын талаас нь бол феодалист, тий, коммунист, социалист, капиталист гэсэн ийм үндсэн дөрвөн хэсэгт эдийн засгийн бүтцийн хувьд нь авч үзэж байгаа. Мэдээж эргээд улс төрийнхөө системтэй бол уялдана. Капиталист одоо эдийн засгийн бүтэц бол өөрөө юу ах нь ардчилсан төрийн философитой бол уялдаж гарнаа гэж ойлгож байна. За тэгээ хүн төрөлхтөн бол энэ шат дарааллын дагуу ерөнхийдөө бол явсан тий. За социализм, коммунизм бол
Ихэнх үеийн капитализмын явцад гарсан буруу гаж үзэгдлүүдийн явцад арай шинэлэг, илүү дэвшилттэй системийг бодож олох зорилгоор бол нээгдсэн. За ингээд 100 орчим жил бол капитализм, социализм хоёр өрсөлдөөд социализм бол 90 онд бол нуруу унсан байгаа. Өөрийн эдийн засгийнхаа дэд үтцтэй цог, тийм ээ. Тэр маань юу байгаа гэхээр нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа гэдэг ийм үндсэн ойлголт байгаа. За тэгэхээр чөлөөт зах зээл гэдэг одоо эдийн засгийн философиг бид нар аваад сүүлийн 26 жил явж байгаа. Чөлөөт зах зээл гэдэг эдийн засгийн философи. За чөлөөт зах зээлийн эдийн засгийн философи маань дотроо дахиад үндсэн хоёр одоо урсгалтай гэж ойлгож болно. За эхнийх нь бол одоо Адам Смитийн буюу тий бид нар 70 гар энтергээл ярьдаг ш 70 гар хөгжүүлчт юм улсыг гэл. Одоо тэр Жеффри Саксын гарч ирж байгаа үндсэн суурь бол философийн өнцөг бол тэр байсан. Чөлөөт зах зээлд төрийн өмчөд байсан аж үйлдвэрүүдийг бол хөвчилж өгөө. Энд цаг алдах хэрэггүй. Зах зээл бол өөрөө хөгжүүлчихнэ надад бол гэж. За ингээд өнөөдөр 16 онд юу болвоо гэд би бодооч гэж хүсэж байгаа шүү. Би бол энэ дүгнэлт хийх гээгүй. Та бүгдийг дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Юу болвоо гэж те. За нөгөө талд нь бол Джон Кейнс гэж хүн байгаа. Энэ хүн бол төр бол чөлөөт зах зээлд бол оролцох хэрэгтэй юм байна гэж. Гэхдээ зохицуулах зорилгоор оролцох хэрэгтэй юм байна гэдэг ийм асуудлыг бол номлосон, ярьсан. За 2008 оны дэлхийн хамгийн том эдийн засгийн хямрал хүртэл бол Адам Смитийн талынхан бол дэлхийн эдийн засгийн одоо энэ философийн хүрээлэлд бол ноёлж байлаа. За 8 оны их хямралаас хойш бол Кейнсизм буюу Кейнсийн тал. Гэхдээ энэ төр чинь нэр нь нэлээд оролцохгүй болдгүй юм байна гэдэг энэ үзэл философи бол маш хүчтэй гарч ирж ерөнхийдөө Адам Смитийн талынхан бол цохилтонд орсон гэж ойлгож болно. Харьцангуй утгаараа. За тэгэхээр эдийн засгийн философи бол өөрөө улс төрийн төрийн философитой, political philosophy те улс төрийн философитой бол нягт уялдана. Улс төрийн философи судалж байгаа юм бол эдийн засгийн философи судлахаас өөр аргагүй эсрэг талаар бол бас үнэтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн философийн хувьд бол эдийн засгийн бодлого ямар байх хэвээр юм бэ? Дэд үтц нь ямар байх хэвээр, шийдвэр нь ямар байх хэвээр те. Шийдвэр гаргалтуудаа бид нар яаж хийх юм? Ямар хэлбээр хийх вэ гэдэг энэ асуудлуудыг философийн үүднээс нь авч судалж нэг талтай гардаг. Яагаад би энэ философи гэдээ баахан хөгжлийн асуудал дээр яриад ирсэн гэхээр бид нар өнөөдөр одоо сая ингээл үндсэн хуулийн цэцч гэдэг юм уу? За шүүх дээрч гэдэг юм уу? Эсвэл банкирууд ч гэдэг юм уу? Улс төрчнөр гэдэг зүгээр наазахын ойлголтууд дээр хүртэл нэгдсэн байр суурьнд хүрч чадахгүй байна. Инфляц гэдэг үгийг бол одоо 5 өөр янзаар тайлбарлаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үгийг бол 5 өөр янзаар ойлгож байна. Хөгжил гэдгийг бол бүгд өөрөөр ойлгож байна, тийм ээ. Тэгэхээр энэ философи гэдэг ухааны гол утга санаа бол тухайн үгний ард байгаа ойлголтыг нэг жигд ойлгуулах, нэг жигд хүлээж авах ийм л асуудлыг ярьдаг. Тийм учраас би энийг бол гаргаж ирж байгаа маа. За тэгээд одоо эдийн засгийн философийн хувьд бол тийм коммунизм, марксизм төрөө ярьсан. За либертариан үзэл байж байгаа. Өнөөдөр Америкт болон баруун Европын одоо өндөр хөгжилтэй чөлөөт зах зээлтэй улсууд бол либертариан, утилитариан гэсэн үндсэн юм. Нэг талдаа улс төрийн нөгөө талдаа эдийн засгийн философийн урсгалууд бол байгаа. Улс төрчнөр маань бол үндсэндээ энэ урсгалуудад хуваагдж явж байгаа. Тэгэхээр эндээс утилитариан одоо үзлийн гол тодорхойлтыг авч үзье л да. Нийгэмд хамгийн их аз жаргалыг авчрах шийдвэр бол хамгийн зөв шийдвэр юм аа гэж. Нийгэмд хамгийн их аз жаргалыг авчрах шийдвэр бол зөв шийдвэр гэж. Тэгэхээр энэ дэр аз жаргал гэдэг үг гарч ирж байгаа анхаараасаа. За уучлаарай, зайд уссан гэнэ. Тэгэхээр аз жаргал гэдэг үгийг бол бид нар хөгжил гэдэг асуудал ярих гэж байгаа бол бид заавал аз жаргалын асуудлыг бол авч үзэх ёстой. Яах гэдэг вэ гэхээр нийт улсынхаа иргэдийг нийгмийн гишүүдээ бол аз жаргалтай болох гэдэг. Тэгэхээр ямар аргаар вэ гэдэг дээр энэ философийн урсгалууд бол хоорондоо зөрж эхэлнэ гэсэн. За тэгэхээр ер нь чөлөөт зах зээл дээр төр яаж оролцох ёстой юм бэ гэдэг асуудал бол өнөөдөр философийн хамгийн том асуудал болчиход байгаа. Монгол улсын хувьд ч гэсэн энэ бол хамгийн том асуудал болж байна. Нэг харах дээр төр бол одоо бүх юм руу дайраад ороод орцсон юм шиг харагддаг, шүүмжилдэг. Нөгөө нэг харах дээр төр ерөөсөө огт оролцохгүй байгаа юм шиг. Тэгэхээр нэгдүгээр төр оролцох ёстой мүү үгүй мүү? Тэр хөгжлийн асуудал тийм ээ. Оролцвол ямар цар хүрээнд, ямар салбарт, ямар хэм хэмжээнд оролцох вэ гэдэг дээр бид философийн төвшөнд нэгдсэн тохиролцоонд хүрэхгүй бол манай улс бол урагшаа цаашаа хөдлөнө гэдэгт бол хөдлөхөд бол маш бэрх байх болно гэж
би бол хувьдаа үзэж байгаа. За тэгэхээр одоо философи ярьсан юм чинь баялагын хуваарлтын асуудал. Аз жаргал ярьж байгаа бол баялагын хуваарлт. Баялагын хуваарлт дээр түрүүн ярьж байна. Монгол банкнаас чөлөөттэй манай болдоо ярьж байна. Чөлөөт чинэлэг дундаж ангийн тухай асуудал ярьдаг те. Чинэлэг дундаж. За энэ манай таан байна вэ гэж. Тэгэхээр баялагын хуваарлтыг хэрхэн хийх юм бэ? Бид хэрхэн хийж ирэв? За 1990 он хүртэл хэрхэн хийжсэн баялагын хуваарлтыг? Хэн хийжсэн? Ямар философи үүднээс хийж ирэв? Төр хийж ирсэн. Төр бол баялагыг хуваарлагч механизм мөн гэсэн ийм үзэл баримтлал, ийм философийн үндсэн дээр бол төр баялагыг хуваарлж ирсэн. За энэ систем бол бүтлгүй болох нь бол нотлогдсон. За тэгвэл 90 оноос хойш 2016 он хүртэл баялагын хуваарлтыг хэн хийх гэж хийж ирвэ гэдэг асуултыг би бол тав тавина. Юу гэж бодож байна? Төр хийсэн гэж бодож байна уу? Зах зээл хийсэн гэж бодож байна уу? Зах зээл хийсэн гэж бодож байгаа нь гараа өргөдөө. За бусд нь төр гэж ойлгож байна. За ингээд бид нар ерөнхийдөө хуваагдж байгаа маа. За тэгвэл баялагын одоо хуваарлалт ямар байгаа графикаас үзье. Сая Piketty гээд Томас Piketty гээд Франц эрдэмтэн бол Карл Марксийн Капиталын дараа орох эдийн засгийн хамгийн том зохиолыг бол бичлээ гэд одоо шуугуулж байгаа сүүлийн 2 жил. Capital in 21st century буюу 21-р зуун дахь капитал гэсэн юм нэртэй зохиол байж байгаа. А энэ одоо номондоо бол Томас Piketty бол дэлхийн ард түмнүүдийн баялагын хуваарлтыг бол авч үзсэн байгаа. За тийм график дээр харагдаж байна. Хүн амын нийт хүн амын 5% нь тухайн үндэстний орлогын хэдэн үеийг эзэлж байна. Швед 18%, Америк 35%, Испани 21%, Уругвай 45%. За тэгвэл Монгол улсын тоо хэд вэ? Нийт хүн амын 5% нь нийт баялагын 89%. За энэ бол бидний өнөөдөр байгаа бодит төр. Гэхдээ энд нэг юм их сануулгыг хүсэж байна. Монгол улсын хувьд нийт орлогын хүн амд нь хувааж яг Piketty шиг гарах боломжгүй байсан учраас төстэй индикаторыг авсан. Тэр нь бол хадгаламжинд эзлэх төвлөрлийн хэмжээгээр бол гаргаж авч үзсэн байгаа. За тэгэхээр бид нар бол өнгөрсөн 26 жил, 25 жилийн дотор бол баялагын хуваарлтыг бол хийж чадсангүй. Тийм биз? Тийм дүн тавьмаар байгаа байхгүй юу? Чадсангүй. Тэгэхээр энэ маань өөрөө өнөөдөр эдийн засгийн бодлогын хувьд, эдийн засгийн философийн хувьд манай улс реформ хийх үндсэн гол шаардлагуудын нэг болж байгаа. Баялаг төвлөрөхтөр ардчлал үгүй болдог. Улс төрийн философи руу бол баялаг цөөхөн үн төвлөрөхтөр ардчлал үгүй болдог. Тэгэхээр энэ маань эдийн засгийн улс төрийн философийн уялдааг харуулж байгаа маа. За компаниуд топ 200 татвар төлөгч компани ердөө дөрвөн нь одоо паблик гэж бид нар ярьдаг нээлттэй компани. 196 компани бол яах нь вэ? Цөөн тооны бүлэг одоо гэр бүл бизнесмэнүүд эзэмшиж байна гэсэн. За энэтэй холбоотойгоор би асууч. Баялагыг хуваарлна гэж ярьдаг. За яаж хуваарлах гэдэг бид нар? Оюутны 70 мянга, Ямааны 30 тэрбум, ямар нэгэн юмны 500 мянга, тэдэн мянга, эдэн мянга гэж хуваарлах гэж оролдоод байгаа шүү дээ. Тийм биз? Эсвэл одоо газар тий 007 га газар төрөөс баялагыг хуваарлаж байгаа. Төрөөс баялагыг хуваарлаж байгаа шүү. Гэтэл баялаг хаана бүтээгддэг юм бэ? Баялаг хаана бүтээгддэг? Баялагыг чөлөө зах зээлтэй арчсан нэг юм хэн бүтээдэг? Бизнес бүтээдэг тийм ээ. Манай улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол манай улсын нийт компаниудын үйлдвэрлэсэн тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийлбэр байдаг штэ. Тийм ээ? Бол зөвлөхөө. Тэгэхээр энэ баялагыг чинь улс орны баялагыг компаниуд бүтээдэг юм ээ. Тэгвэл баялагын хуваарлтыг яаж хийх вэ гэдэг асуудлын шийдэл нь тодорхой болж байгаа. Яах нь? Нийт улсын иргэд улсын компаниудын тэр одоо улсад ажиллаж байгаа компаниудын хувьцааг нь эзэмших боломжийг нь нээж өгөх асуудал байна. Гэтэл манай хөрөнгийн зах хаана байна вэ? Тэ? Хаана байна вэ? Бид хөрөнгийн захыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ирвөө. Энэ баялагын хуваарлтыг хийдэг үндсэн дэд бүтцтэй бид нар оюуны болон санхүүгийн хууль эрхцэн хөрөнгө оруулалт хийж ирвөө гэдэг ийм асуулт тавьж байгаа. Бид энэ асуудлыг ерөөсөө анхаарч ирсэнгүй гэж. За тэгвэл энэ Солонгос улсыг жишээгээр авъя. Samsung Electronics бол одоо Солонгосын хамгийн том компани гэж байгаа. 300 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй. Энэ бол одоо Монгол улсын эдийн засгаас даруй 30 дахин том байна гэсэн. Нэг л компани. За энэ компани одоо
хувь эзэмшлийн харах дээр үүсгэн байгуулагч нар нь бол 3% эзэмшиж байгаа. Мэдээж эний чинь одоо төр очиод те Samsung-ийн эзэд дээр. Тэгэхээр энэ чинь Samsung нэг 100% Samsung-ийн Ли гэр бүлийн Ли гэдээ байгаа шүү дээ гэр бүл те. Ли гэр бүлийн ийм компани байсан байж таарна да те 100% эзэмшдэг. Тэгвэл төр очиод за та нар хувиа зар гээгүй нь тодорхой шүү. Төр өгтөг гэж хэлээгүй. Хөрөнгөний захыг хөгжүүлж өгсөн төр. Хөрөнгөний захыг хөгжүүлж өгсөн учраас Samsung хувьцаагаа нээгээд өнөөдөр 20 жилийн дараа 30 жилийн дараа ч юм уу нэг 80-аад оны сүүлээр хүчээ авсан компани гэж бодвол хувьцааныхын 70 гаруй хувийг Солонгосын ард түмэн эзэмшиж байна. Samsung корпорац. Лигийн гэр бол бүлийн эзэмшил бол маш бага болсон байж тээ. За энэ бол одоо баялагийг хуваарлдаг чинь үндсэн механизм байна. Тэгэхээр баялаг гэдэг юм компани дээр бий болдог. Томьёол нь их амархан биш. X дээр нэг Y-ийг тэнцвэзээ. Яг л бид энийг анхаарч ярьж ирвүү гэж тээ. Бид энийг хийж ирвүү. Монгол банк маань бол мөнгөний бодлого яриад байдаг. Сангийн ам төсвөө яриад байдаг. Улсын хурал дээр хууль батлаад байдаг. Гэтэл тэр гурав дээр аль нь дээр нь ч хөрөнгөний захыг хөгжүүлэх бодлого чиглэл байсангүй. За тэгэхээр Niall Ferguson гэдэг одоо бас Харвардын эрдэмтэн байгаа. Санхүүгийн захын түүхийг маш их гоё сонирхолтой ойлгомжтой бичсэн. Энэ хүн бол юу гэж хэлсэн гэхээр одоо хүн төрөлхтний санхүүгийн секторын түүхийг судалж үзээд банк байснараа ядуурл үүсдэг юм бишээ. Харин банк байхгүй газар ядуурл газар авд юм байна гэж тэмдэглэсэн байна. Одоо номныхоо өмнөх үгэн дээр. Тэгээ би өөрөө банкир учраас ингэж ярьж байгаа юм биш. Өнөөдөр бидний нийгэм тийм ойлголттой шүү дээ. Банкуд ийм байна, тэр тийм байна, даатгал ийм байна гэдэг ийм ойлголтууд байна л да. Банк, даатгал, хөрөнгийн зах гэдэг бол манай улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн институт юм аа. Тийм учраас өглөө Алтан уяг сайд нээлтийн үгэн дээр хальт дурдсан. Санхүүгийн захын дэд бүтц гэдэг имийг бид ярьсангүй. Бид нэг сум руу хатуу дэд үтс юу зам, цахилгааны шон тийм ээ ийм дэд үтс татах тухай айгүй их ярьсан. Гэтэл энэ дэд үтсийг чинь санхүүжүүлдэг, дэмждэг нөгөө баялагын хуваарлтыг чинь төрийн оролцоогүйгээр хийж идэг Монголын хамгийн том корпорациудыг иргэд эзэмших боломжийг олгож байдаг санхүүгийн дэд үтсээ хөгжүүлэхээ мартсан байна л гэж. Үндсэндээ. За тэгэхээр өрсөлдөх стратегийн тухай бас товчхон ярилцъя гэж бодож байна. За энэ Grey Goose гэдэг одоо архины брэнд байгаа. Бид арх гэхээр үйлдвэр боддог ш. Тийм ээ. Бид арх гэхээр үйлдвэр боддог. Бид хувцс гэхээр үйлдвэр боддог. Тэгэхээр архины брэнд бол энэ шил нь наан байгаа Grey Goose гэдэг лого. Дотор байгаа архийг хэн ч хийж бол. Тэгэхээр энэ брэндийг бол хэсэг Франц залуучууд 1997 онд бол бий болгоод нийтдээ глобал буюу олон улсын зах зээл дээр гаргах маркетинг брендингийн ажилд бол 500 орчим сая доллар зарцуулаад тэгэд 2004 онд бол 2.2 тэрбум доллараар брэндээ зарж байгаа. Брэндээ зарж байгаа. За бидэнд энийг хийхэд юу тутаад байна вэ? Тийм ээ? Юу тутаад байгаа? Grey Goose-гээ нэг нэр бодож оллоо. Сайхан шил. Одоо манай одоо үйлдвэрийн үндэсний архины үйлдвэрүүдийн шилнээс одоо нэг илүү гараад ах юм алга. Манай зарим ч бүрч гоё байх тийм ээ. Юу тутаад байна вэ гэж. Фокус тутаад байна. Фокус тутаад. За энэ Candy Crush гэд тоглоом байдаг. Гар утсан дээр байдаг. Одоо би бол тоглож үзээгүй. Та бүгдийн зарим нь бол тоглож үзсэн байж магадгүй. Би бол мэднэ. За энэ Candy Crush гэдэг тоглоомыг Швед гэдэг тэр IT-аас бол бас тий яг энэ мобайлын зах зээл дээр тийм том биш улсын хоёр залуу бол бүтээсэн 90 сая доллар зарцуулсан энэ тоглоомыг гаргаж ирэх гэж. Тэгээд сая 5.9 тэрбум доллараар тоглоомоо зарлаа. Одоо нэг юм мобайл аппликейшн л байх нь шүү дээ. Энд том үйлдвэр байхгүй. Одоо энэ заалны дайныг өрөөнд нэг 60-70 программист залуучууд сууж. Гэтэл өнөөдөр манай компьютер техник менежментийн сургуульд одоо тийм нэрээр байгаа хэсгийг мэдэхгүй байна. Ямар хичээл зааж байна вэ? Мобайл технологи, глобал мобайл зах зээл дээр гаргах мэрэгчлүүдийг бэлдэж гэнэ үү? Эсвэл 1980 оны хардвер, софтверээ заагаа сууж гэнэ үү? Ийм асуулт чинь. Тэгэхээр төр бол хөгжилд оролцохоос өөр арга байх. Яг тэгэхээр манай бүх ихтэй сургуулиуд одоо томууд нь төрих учраас. За тэр дээр нь Star Wars гэх тээ оддын дайн гэдэг
та бүгд зарим нь магадгүй баг үзсэн баг Монголын кино театр. 2 сарын дотор 1.3 тэрбум доллар хийж. Кино шүү дээ тий. Нэг кино гарлаа 1.3 тэрбум доллар. 2-7. За Тайландын аялал жуулчлалын салбар 56 тэрбум доллар хийж байна. За энэ бол одоо чихрийн шижин диабет гэдэг өвчин байгаа. Дэлхийд бол маш их газар авж байгаа тархалтай холбоотой. Нэг эмэл байгаа хгүй нэг эмийн брэнд 7 тэрбум доллар жилд. Тэгэхээр энэ диабетик эмчлэгийг бол хүн төрөлхтөн гаргаагүй. Энэ эмийг гаргахад Монгол толгой байна уу, Америк толгой байна уу, Хятад толгой байна уу ямар ч ялгаа байхгүй. Энэ эмийг гаргахын төлөө ажиллаж байгаа толгойл төрүүлж байгаа гэж. Гэтэл энэ эмийг гаргахын төлөө ажиллаж байгаа Монгол толгой байна уу өнөөдөр? Тэрэнд хөрөнгө оруулалтыг өгсөн үү, тийм ээ? Энэ биотехнологи одоо энэ эм уруулж гаргадаг тоног төхөөрөмж бол төдийлөн үнэтэй биш. Хамгийн үнэтэй тоног төхөөрөмж нь 5 сая доллар. Ердөө л тэгээд сайхан тархи толгойн ажиллагаа сайтай хэдэн залуучуудаа тэнд суулгаад нэг ийм эмийн брэнд гаргахад л тийм ээ оюутлах. 3 залуу эрдэмтэн залуу суугаад оюутлах. 2 программист залуу суугаад оюутлах. Тэгээ бид нар бол хараа өөрсдөө бие биенийгээ өөрийгөө болон иргэдээ нэг юм оюутлахоо 5 толгой ч гэдэг юм уу нэг 3 4 уурхаанууд одоо хөгжүүлээ. Та нар одоо байжээ. За тэгээ энэ бол манай бүтээгдэхүүн экспорт гэж бид ярихаар экспорт. Бүтээгдэхүүн түүхий хоёрын ялгаа. Түүхий гэдэг бол хамгийн хууль эдийн засаг тийм газраас ухлаа, баяжмал болголоо, эсвэл угаалаа, ачлаа явуул. Энийг бид төмөр замаар явуулах уу, машинаар ачих уу гэдэг дээр миний ойлгочоор 7 жил маргаж байгаа гэж ойлгож байна. Гэтэл бид бүтээгдэхүүний тухай ярьсангүй. Өнөөдөр орчин үед бүтээгдэхүүн юу болсон гэхээр цүнхэнд орсон. Цүнхэнд. Бүтээгдэхүүнийг зөөхөд төмөр замч хэрэггүй. Жишээ нь бид KFC-г санаа л да. KFC гэхээр баахан тогооч нар баахан одоо дотоод дизайн хийдэг те одоо энэ KFC-гийн салбаруудын дотор засварыг хийдэг хүмүүс Америкт байдаг гэж бид нар бодохгүй шүү дээ, тийм ээ. Энэ Америкийн KFC-гийн төв офист хэн байгаа вэ? Нэг хэдийн юм зангаатай костюм пижак өмссөн, маркетинг хийдэг, брэнд хийдэг. Тэгээ оюуны одоо патентээ хамгаалдаг хуульчнар л байж байгаа шүү дээ. Тэгээ яг Монгол руу цүнхэндээ нөгөө KFC-г яаж хийх нөгөө бургерийг яаж одоо дахианы махыг яаж харах үү технологио барьлаа. 2 залуу нисж ирлээ. Цүнхэн дотор өглөө тэгэл яах нь орлогоос нь хувиа аваад сууж байна. Тэгэхээр бид бүтээгдэхүүн гэдэг юмны хувьд бол одоо 16 дугаар зууны үедээ явж байна. Түүхийн үедээ явж байна. Түүхийн үедээ чи дараа бид нөгөө зэсэрчин цовмол одоо тий цахилгааны одоо юу гэдэг чинь утас центр хийн гэдэг дараагийн одоо 18 дугаар зууны үе юм ярих нь л. Гэтэл өнөөдөр 2016 онд бол бид бүтээгдэхүүн гэхээр патент, оюуны өмч, глобал брендийн тухай л ярьж байна. Тэгэхээр энэний тулд бол бидэрт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголын корпорациуд энийг хийж өрсөлдөж чадах уу гэдэг асуултыг бид нар өнөөдөр тавих хэрэгтэй. Санхүүгийн хувьд боломжтой юу? Боловсон хүчний хувьд боломжтой юу? Адам Смитийн даалдгаар биднийг хизээ хөгжүүлэх вэ, тийм ээ? Даалдгаар гарч ирээ манай улсыг хизээ дэлхийд өрсөлдөх одоо эдийн засаг болох вэ гэдэг асуултыг бид өнөөдөр тавих хэрэгтэй болж байгаамаа. Тэгэхээр өрсөлдөх давуу тал гэдэг бид нар одоо Монголын эдийн засгийн форум гэж хийдэг. Тэн дээр гараад бид нар өрсөлдөх давуу тал гэж ярьдаг те. Бид юу ярьдаг вэ? Мал аж ахуй ярьдаг. Бид малын ноос ярьдаг. Бид мах ярьдаг, тийм ээ. Гэтэл бид яагаад электрон чипний зах зээл эсвэл дэлхийн ямар нэг хэрэглээний пирамид руу өсөрж явах түрүүн одоо Монгол банкны бол зөвлөхий ярьдаг шиг, тийм ээ. Бид дэлхийн органик үндэсний нийлүүлэлтийн сүлжээр өсөрж явах тухай асуудлыг ярихгүй байна гэдэг асуудал ирж байна. За яагаад би энийг ярьж байгаа вэхээр өнөөдөр манайхан ингээд манай бизнесмэнүүд сүүний ферм байгуулж байна. Үнэний сүүний ферм байгуулж байна. Үнэгээ хаанаас авч байна? Нөгөө
дэлхийн хамгийн шилдэг мал аж ахуйтай улс маань үнэгээ хаанаас авсан? Францаас авчирлаа, тийм ээ. Шведээс авчирлаа. Эн чинь манай өрсөлдөх давуу тал гэж байнга одоо тот мэт бие биендээ давтаж өөрсдөө хуурдаг мал аж ахуйн секторт маань маш том реформ хийх хэрэгтэй болсон юм байна л гэдэг харж байна. Эдийн засгийн реформ ярихаар бид зайлшгүй мал аж ахуйн секторын реформ ярихгүй болохгүй. Яагаад гэвэл 1990 онд биднэрт бол кластер байсан. Тэр зайсанд хөдөө аж ахуйн сургууль байсан. Мал аж ахуйн систем дээр ажилладаг эрдэмтэд, зоотехник мэрэгчлүүдийн бэлддэг тийм ээ. Дэлхийн түвшинд бэлддэг сургууль байсан. Их сургуулийг тойроод юу байсан? Эрдэм шинжилгээний институтууд байсан. Мал эмнэлгийн хүрээлэн байсан. Тэр малын вакцин, тэр эм тан эмийг хийдэг, туршдаг, гаргадаг байсан. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байсан. Тэнд юу хийдэг байсан гэхээр сүүний чиглэлээр, махны чиглэлээр, ноосны чиглэлээр, ноолуурын чиглэлээр генийн селекц хийж малын бүтээмж, тийм ээ, малын бэлчээрт явж байгаа малын бүтээмжийг дээшлүүлэх ажлыг бол хийдэг байсан. 90 онд яасан? Мэдээж Жеффри Сакс ирсэн. Мань хүн рүү одоо шууд буруугач гэж болохгүй л дээ бид. Зүгээр тэр хүний л философи шүү дээ. Зарим улс Польш энтерт бол их зөв ажилласан л гэдгийм билээ. Тэ гэдгийм билээ. Бид хувьчлахтаа кластрын тэр сүлжээ тэ тэр логистик тэр эрдэм шинжилгээнд гардаг тэр оюутан одоо мэдлэгийн баазыг бэлддэг сүлжээг нь хамтд нь зах зээлийн хатуу ширүүн гарт өгөөд устгацсан. Одоо бид нар тэр 90 онд байсан хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ нь одоо манай эрдэмтэд хаана одоо ганцхан яваад хаана ямар бизнесмэнүүд болцсон яваг би мэдэхгүй байна. Одоо 16 жил явчлаа, 26 жил явчлаа штэ. Тэгэхээр манай нөгөө мэдлэгийн бааз нөгөө 70 онд үүсчихсэн, 80 онд үүсчихсэн мал аж ахуй хөгжүүлэх нөгөө стратеги асуудлууд, эрдэм шинжилгээний нарийн судалгаанууд одоо хаана байна вэ гэдэг асуудал. Хаана байна вэ? Бид бүтэн үе тасарч, 2 үе тасарчлаа штэ. Тэгээ би 70 оноос дахиж эхлэх гэж байгаа юм шиг болчлоо гэж ярьж байгаа нь ийм учиртай. За тэгэхээр дахиад нөгөө нэг алдартай асуудал зах зээл ер нь өөрийгөө хөгжүүлт юм уу? Тэ? Макро эдийн засгийн онолууд бол тийм ээ Америк шиг, Англи шиг эдийн засгийн орчинд зориулж гарсан макро эдийн засгийн онолууд Монгол шиг хэдэн 10 жилээр хоцорчсон, гарцгаалттай, үйлдвэрлэх хүчин чадал бэхжээгүй ийм газар ажиллах юм уу? Тэ? Ажиллах уу? Тэгэхээр өөрөөр хэлбэл зах зээл өөрийгөө ингээд бид нар хөгжүүлэхийг хүлээгээд хэдэн компани одоо захирлууд бизнесмэнүүдийг дэлхийд өрсөлдөх брэнд гаргахыг хүлээгээд бид нар эндээ суух уу? Эсвэл арай өөр хөгжлийн философи баримталж урагшаа алхах уу гэдэг. Ийм одоо асуулт тулгарч байгаа. Тэгэд ер нь бол эдийн засгийн 3 үндсэн нөөц байж байгаа те технологи, хүн, мөнгө. Манайд өнөөдөр технологи алгаа. Тэгэхээр технологиг бол эрдэм шинжилгээний байгууллага их сургуулиуд бол гарах ёстой. Технологиг бид нар залуучуудаа явуулж зорилготойгоор зориудаар илгээлт өгч тийм ээ. Тэр Харвард руу, Колумб руу, MIT руу, тэр Оксфорд руу явуулж. Тэрнээс нэг залуу үгүй би нэг Харвард руу явъя гэд бор зүрхээрээ явдаг биш. Төрөөс зохион байгуулалттай дэлхийн хамгийн том технологийн уурхаанууд руу явуулж технологи авчруулах хэрэгтэй. Боловсон хүчин өнөөдөр манай дунд сургуулиуд, ихтэй сургуулиуд ямар боловсон хүчин гаргаж байна. Энийг бол бизнесмэнүүд хэлнэ. Ямар чадвартай бүтээмжийн хувьд хятад хүнтэй, орос хүнтэй өрсөлдөж чадах хүн гаргаж гэнэ үү, чадахгүй хүн гаргаж байна. Энийг бид нар энэ боловсролын системээр реформ хийхгүйгээр бид нар эдийн засгийн реформын тухай яриад ямар ч чадвар. Тэгээ мэдээж санхүүжилтийн асуудал. Олон улсын зах зээл бол биднэрт бол санхүүжилт өгье гэж хэлсэн 11 12 онд. Бид нар мэдээж дотооддоо популизм царгаад өнөөдөр бол санхүүжилтийн асуудал бол асар эгзэгтэй болж байгаа. Энийг бол та бүгд мэдэрч байгаа байх. За тэгээд дээрэс нь вижнери лидер гэж байна те. Алсын хараатай лидер хэрэгтэй. Бизнесийн мундаг удирдагч хэрэгтэй. Нэг монгол залуу гарч ирэх хэрэгтэй. Тэгээд юг бүтээх вэ гэхээр жилийн 100 тэрбум долларын орлоготой бүтээгдэхүүн. Тэр Калифорнид байгаа Пало Алтагийн iPhone-ийн үйлдвэр дотор нэгч механик, одоо нэгч одоо инженер гэдэг нь би юуг нэрж штэ угсралт хийдэг те. Ямар ч үйлдвэрийн багц зэмсгэр та харахгүй. Бүгд хаана хийж байгаа вэ? Бүгдийг хаана хийж байгаа? Хятадд. Тэр Apple гэдэг компани iPhone гэдэг юмны юуг нь барьж байна? Яг KFC-тэй адилхан брендийг л барьж байна. Үйлдвэрлэх ажлыг Япончууд, Хятадууд хийж байна. Тэгэхээр энэ
энэ брендийг гаргах глобал зах зээл дээр тэр ухааныг эзэмшдэг хүний тэр одоо Стив Джобс гэж бидний мэддэг эрхэм харагдаж байна л. Тэр хөгжил дэвшил гэдэг бол хоёр юмны төгс баланс дээр явд юм байна гэж би ойлгож байгаа. Нэг талд нь хамтын хүч, нөгөө талд нь нэг лидер заавал ах ёстой л үү. Нэг лидер. Би бизнесийн хувьд ярьж шүү дээ. За тэгэхээр Монголын корпорациуд дэлхийн зах зээл дээр өрсөлдөж гарахад юу дутагдж байна вэ гэдэг. Энэ асуултыг бид нар асуух ёстой. Миний харж байгаагаар бол судалгаа дутагдж байна. Судалгаа дутагдж байна. Бид маха хятад руу Орос руу гаргана гэж ярьлаа. Хизээ, хаана, хэн мөнгө зарцуулаад Оросын болон Хятадын зах зээлийг судалсан юм бэ? Бид судалгаанд нэг ч төгрөг зарцуулаагүй гэж яаж экспортлох тухай ярьж болох вүлээ, тийм ээ? Тэгэхээр судалгааны хувьд бол би 5 сая, 10 сая, 20 сая долларын өртөгтэй бизнес төлөвлөгөөний түвшний судалгаа ярьж байна. Тэгэхээр энийг бол Монголын компаниуд бол хийж чадахгүй. Энийг бол төр хийхээс өөр арга. Төр Хятадын зах зээлийг, Оросын зах зээлийг, Европын зах зээлийг мэдээж тухайн зах зээлийн хамгийн шилдэг судалгаа маркетинг брендингийн организацаар нь судалгааг нь хийлгээд тэр 5-10 сая долларын төлөөд энд бэлэн бизнес план авчирсан. Тэр бизнес пландараа уялдсан үйлдвэрүүдийг байгуулад төрөөс санхүүжилтийн нөгөө тэр Стив Джобс шиг шилдэг одоо менежментийн багаар нь удирдуулж бид нар олон улсын зах руу гарах хэрэгтэй гэж бол би харж байгаа. А мэдээж та бүгд бол өөр өөр гэсэн бодолтой бид нар бол өнөөдөр зүгээр одоо хилцэж байгаа учраас би юу ч тулгаагүй тий. За эдийн засгийн төлөвлөлтөн дээр за ингээл төлөвлөгөөгүй нөгөө 90 онд ч нэг юм ухамсарын юм болчихлоо шүү. Төлөвлөгөө буруу. Зах зээл чи өөрөө явд юм аа. Америкийн эдийн засгт бол үнэ. Дэлхийн лидер эдийн засгийн хувьд бол үнэ. Дэлхийн лидер эдийн засгийг төлөвлөх гэж оролдох юм бол маш муухай суурил болно. Гэтэл дэлхийн лидер эдийн засгаас олон 10 жилээр хоцорсон Монгол шиг улсын хувьд бид төлөвлөгөөтэй шат дараатай улсаараа хойноос нь хөдлөхгүй бол болохгүй байна гэдэг нь Сингапур улсын жишээнээс шарагдж байна. Өмнөд Солонгосын жишээнээс харагдаж байна. Бүтэлгүйтсэн маш олон өмнөд Америкийн зах зээлүүдийн жишээнээс бас харагдаж байна гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна. Тэгэхээр бид улсын хэмжээнд төлөвлөлт хийхгүй бол болохгүй болчихжээ. Гэтэ энийг бити буруугаар ойлгоорой. Бид нөгөө социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөний тухай огтхон ч яриаггүй. Бид огт өөр төлөвлөгөөний тухай ярьж байна. За Монголын боловсон хүчин глобал зах зээл дээр өрсөлдөхөд мэдлэгийн ямар зөрүү оршиж байна гэдгийг бол бид харах хэрэгтэй. Миний харж байгаа асар том зөрүү байна. Өнөөдөр Монголын ихтэй сургуулиуд, төрийн эмчит ихтэй сургуулиуд бол захирал нь хэн болох вэ? Аль нам гарвал хэн болох вэ гэдэг асуултыг л тэр дарга нар нь тасралтгүй хэдэн 10 жилээр ярьдаг болохоос биш. Миний сургуулиас төгсөж байгаа мянган төгсөгч нар дэлхийн глобал зах зээл дээр өрсөлдөх төвшний боловсон хүчин байна уу гэдэгт анхаарал хандуулах боломж алгаа. Боломжийг нээхийн тулд тэр намаас, төрөөс, яамнаас улсын ихтэй сургуулийн даргаыг томилдгийг болиулчаач. Чиглэлээр нь компани захирлуудаар нь өдөрт зүйлийг бүрдүүлээ өгч. Тийм ээ? Тийм биз? Одоо бизнесийн сургууль гэх юм бол тэр бизнесийн менежментийн ангийн оюутнууд авч ажилуулдаг компани захирлуудын өдөрт зөвлөлтөнд суулгачихгүй юу? Тэгэх юм бол тэр хүмүүс чинь мэдээж өөрийнхөө ажилтнуудыг сайн хүмүүс авахыг хичээгээд нөгөө захирлаач сайн хүн тавиад ингээд тэр яавал чанартай хүн гарах уу гэдэг дээр анхаарна шүү дээ. Фокуслахгүй. Ерөөсөө фокус алга. Оюутгой ч юм уу, тавталгой ч юм уу хаа хамаагүй юмар өөрсдөө хуурчаал тэгэл улс төрчиж байгаа байхгүй юу? За Монголын мал аж ахуйд бол реформ хэрэгтэй гэдэг түрүүн бас хальт базаад ярьлаа. Ингээ сүүлийн слайд. Бид нар бол эдийн засгийн реформ ярих гэж байгаа бол хөгжил гэж юу юм? Эдийн засаг гэж юу юм? Улс орон гэж юу юм? Аз жаргал гэж юу юм? Гэдэг энэ философийн нэр томьёонуудыг бидний хандах сэтгэлгээ, хандлага, оюун ухаанаа реформ хийхгүй бол болохгүй байна гэдэг ийм үндсэн дүгнэлтийг бол дэвшүүлэхийг хүсэж байна. Ингээд анхаарлаа хандуулж энэ одоо үдээс хойш цаг гарган сонсон та бүхэнд баярлалаа. За баярлалаа.